Өнгөрсөн 7 дугаар сард би видеоны ажил хариуцаад эхэндээ ах эгч нарынхаа ажилд үргэлж хяналт тавьж үүргээ гүйцэтгэхэд гардаг асуудал бэрхшээлийн мэдэж үннийг ирж хайж шийдэл олохоор багийн удирдагчтай ажилдаг байлаа. Бурхны удирдамж дор хэсэг хугацааны дараа ажлын үр дүн илт сайжирсан. Тэгээд би одоо ажил тогтмол сайжирч байгаа болохоор ямар ч том асуудал гарах ёсгүй. Гарлаач ажлын үр дүнд нөлөөлөхгүй шийдвэрлэх цаг гарна. Хүн бүр өөртөө итгэх санаачлагтай байж төлөөс төлж чадна. Би санаа зовлтгүй. Энэ хугацаанд бүх юмд хяналт тавихаар илүү цагаар ажиллаж, заримдаа цагтаа хооллож амжтгүй байлаа. Эрүүл мэнд ч сайнгүй байгаа юм чинь төр амс хэй гэж бодсон. Дараа нь би ажлын талаар тайвширч эхлэн хяналт тавихаар чармахаа болж, заримдаа ердөө ёс төдий асууж, ах эгч нарынхаа үүргийн нарийн ширээнийг хаяа шалгаж, ажлынхаа үр дүнг цаашид яаж сайжруулах талаар бодоогүй. Удалгүй бидний хийсэн хит хитэн видеонд асуудал гарч дахин хийх хэрэгтэй болсон нь ажлын явцад шууд нөлөөлсөн. Ийм нөхцөлд би маш их санаа зовж, энэ нь санаандгүй тохиолдоогүй үнээс сургамж авах ёстой гэдгийг ухаарад Бурханд залбирч хүслийн ойлгоход залж чиглүүлээч гэж гуйсан. Залбирсныхаа дараа би багийн удирдагчаас яагаад ийм асуудал гарсныг асуулаа. Багийн удирдагч зарим ах эгч хурдан амжилт гаргахаар чармааж үүргээ зарчимгүй гүйцэтгэж чанарт биш агцдал анхаардаг. Өөр нэг шалтгаан нь би ажилд хяналт тавиагүй. Асуудлыг тэр дорд нь олж илрүүлээгүй гэлээ. Үнийг сонсоод оор хөрч. Энэ асуудлыг би танд хэд хэллээ? Яагаад ийм болсоор байгаа юм бэ гэж бодоод удирдагчийг зэмлэхийг хүссэн чи дараа нь би багийн удирдагчтай адилхан асуудалтай биш үү? Би ч бас хяналт тавиагүй гэж бодоод үгээ буцаан залглаа. Дараа нь би тэр хугацаанд хүн бүрийн хийсэн видеог хурдхан шалгаж, зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ ахиц гаргаагүй, зарим нь бүрд орцсныг мэдсэн. Тэр нь илэрхий асуудал байсан ч би олж мэтээгүй байсан юм. Хариуцлагагүй хандах үедээ бид илэрхий асуудлыг ч орхигдуулж магадгүй. Тийм ээ. Тийм шүү. Энэ нь бодтой ажил хийгээгүйгээс минь болсныг би тодорхой мэдэж байсан. Харамссан учраас Бурханд залбирч өөрийгөө эргцүүлж мэдхэд замчлахыг гуйсан. Маргааш нь сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. Би уншаад өгье. За. Чи Бурханы үгийг уншихдаа махруу биш, үннийг ойлгодгүй бол өөрийгөө эргцүүлэлгүй нэр төдий хүчин чармаалт гаргаж, гин буруу үйлдэхгүй байгаадаа л сэтгэл ханаж үүнийг хөрөнгө болгон ашиглана. Чи өдөр бүрийг аргацааж, төөрөлдөж бодилсан байдалтай амьдарч хуваарт юмаа л хийгээд хичээхгүй, толгоогоо ажилуулахгүй, үргэлж хааш яаж хөнгөн хумгаа байна. Ийм маягаар чи үүргээ стандартын дагуу хизээч гүйцэтгэхгүй. Бүх хүчин чармаалтаа зориулахын тулд бүх зүрх сэтгэлээ зориул, тэгж ажил хүчин чармаалт гаргаж чадах бүхнийг хийж чадна. Үүргээ гүйцэтгэхдээ махруу болж эхэлсэн хүмүүс одоо бий. Тэд Бурхныг сэтгэл хангалуун байлгахаар бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн зүй ёсоор хэрэгжүүлэхийг бодож эхэлсэн. Тэд сөрөг залхуу биш, дээрхээс тушаал өгөхийг идэхгүйгээр хүлээдгүй. Харин санаачлаг гаргадаг. Та нарын өөрийгөө гүйцэтгэж байгааг харахад өмнөхөөсөө илүү үр дүнтэй болсон бөгөөд хэдий стандартад хүрэхгүй хэвээр байгаа ч багахан өсөлт гарсан нь сайн хэрэг. Гэхдээ чи байгаа байдлаа сэтгэл ханаж болохгүй. Эрж хайж өссөөр байх ёстой. Тэгсэн цагт л өөргөө илүү сайн гүйцэтгэж боломжийн стандартад хүрнэ. Гэтэл зарим хүн өөргөө гүйцэтгэхдээ хизээч асар их хүчин зүтгэл гаргаж бүхнээ зориулдаггүй. Хичээл чармаалтынхаа ердөө 50-60%-ийг зориулж хийж дуусахтлаа зүгээр л аргацаадаг. Тэд хизээч хэвийн байдлыг хадгалж чадахгүй. Өөрсдөд нь хяналт тавьж дэмжлэг үзүүлэх хинч байхгүй бол лазагнаж зүрх алддаг. Үннийг нөхөрлөх хүн байвал сэрэгдэгч. Хэсэг хугацаанд үннийг нөхөрлөхгүй бол урам зориг алддаг.
Тэд үргэлж ингэж нааш цааш яваад байвал ямар асуудал байна вэ? Хүмүүс үннийг олж аваагүй үедээ ийм байдаг. Бүгд хүсэл тэмүүллээр хадгалж үлдэхэд туйлын хэцүү хүсэл тэмүүллээр амьдардаг. Хэн нэгэн тэдэнд өдөр бүр номлож нөхөрлөх ёстой. Тэднийг усалж хангах, дэмжиж тэтгэх хүн байхгүй болмогц зүрх сэтгэл нь дахин хурж дахиад лазгандаг. Зүрх сэтгэл нь лазгнахад үүрэгтэй үр дүн багтаа болдог. Шаргуу ажиллавал үр дүн нэмэгдэж, уургийн гүйцэтгэл нь улам өөр бүтээлтэй болж тэд улам ихийг олж авдаг. Та нарын туршлага ийм үү? Үүргээ гүйцэтгэхэд бидэнд яагаад үргэлж төвөгтэй байдаг юм бэ? Эдгээр асуудлыг шийдвэрлэх үед хүч ордог. Шийдвэрлэхгүй бол бид эрч хүчгүй болдог. Үүргээ гүйцэтгэж байхад зарим нэг үр дүн гарвал Бурхан биднийг өссөн гэж магтвал бид хөөрөн баярлаж өссөн юм шиг санагддагч тун удалгүй бэрхшээлтэй тулгарах үедээ дахиад л сөрөг болдог. Иймэрхүү байдал яагаад үргэлж тогтворгүй байдгийм бэ гэж та нар хэлж магадгүй. Үнэн дээр гол шалтгаан нь та нар дэндүү цөөхөн үннийг ойлгодог. Туршлага оролдчин дотоод толмиг олон үннийг ойлгодоггүй. Ямар ч хүсэлгүй үүргээ гүйцэтгэж чадаж байгаа төдийхөндөө сэтгэл хандаг. Үннийг ойлгодгүй бол чи үүргээ яаж хангалттай гүйцэтгэж чадах юм бэ? Үнэн дээр хүмүүсээс Бурханы шаарддаг бүх зүйлд хүмүүс хүрэх боломжтой. Та нар мэс чанараа ашиглаж үүрэгтээ мэс чанараа дагаж чадаж байгаа цагт үннийг хүлээн авахд амархан байна. Үннийг хүлээн авч чадвал үүргээ хангалттай гүйцэтгэж чадна. Та нар ингэж бодох ёстой. Энэ он жилүүдэд Бурханд итгэж, Бурханы үгийг эдэж ууснараа би асар ихийг олж авч, Бурхан надад үлэмжих нэгүүлсэл ерөөл харилсан. Би Бурханы гарт, Бурханы эрх мэдэл дор түүний ноёрхол дор амьдардаг. Тэр надад энэ амьсгалыг өгсөн учраас би толгоогоо ажилуулж, бүхэл чадлаараа үүргээ гүйцэтгэхээр мэрэх ёстой. Энэ л гол нь. Хүмүүст хүсэл байх ёстой. Хүсэлтэй хүмүүс л үннийг үнэхээр ирмэлцэж чадах бөгөөд үннийг ойлгосныхаа дараа л үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, сатаныг шившгэлж чадна. Хэрв чи ийм чин сэтгэлтэй өөрийнхөө төлөө биш, зөвхөн үннийг олж авч, үүргээ зүй ёсоор гүйцэтхийг л төлөвлөдөг бол үүргээ хэвийн гүйцэтгэж, үргэлж тогтвортой байна. Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан үүргээ тууштай гүйцэтгэж чадна. Хэн юу чамайг төөрөлдүүлж өмүүлэхээс үл хамааран сэтгэл санаа чинь сайн муу ямар ч байсан үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг хэвээр байна. Ингэвэл чамайг гих Бурханы санаа амарч ариун сүнс үнний зарчмыг ойлгоход чинь гэгэрүүлж үнний бодит байдалд ороход чинь замчилж чадах бөгөөд ингэснээр өөрийн гүйцэтгэл чинь гарцаагүй стандартад нийцнэ. Чи Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагдаж үүргээ улс өртөө гүйцэтгэж барьцгүй зан залим их гарахгүй бол Бурханы шалгуурт тэнцэнэ. Бурхан хүмүүсийн оюун ухаан, бодол санаа, сэтлийг ажигладаг. Хэрв чиний зүрх үннийг хүсэн ирмэлцдэг, чи үннийг ирж хайж чаддаг бол Бурхан чамайг гэгэрүүлж гэрэлтүүлнэ. Амен. Амен. Бурханы үг маш бодтой юм. Тийм шүү. Бурханы үгийг бодоод сүүлийн үед өөрөختөө жаахан үр дүн гаргах чад сэтгэл ханаж махан бие бодож эхэлснээ ухаарсан. Би удаан завгүй ажиллаад ядарсан тул өөртөө зөөлөн хандъя гэж бодоод үүргээ гүйцэтгэхдээ тайвширч лазганаж эхлэн оролцохгүй хандлага баримталж бусад хүн үүргээ яаж гүйцэтгэж байгааг хянаж мэдэж чадаагүй. Манай ажилд шийдвэрлэх ёстой асуудал байгааг мэдэж байсан ч би яараагүй. Одоогийн үр дүнд маань нөлөөлөхгүй л бол зүгээр гэж бодсноос видеонд хит олон асуудал үүсэж дахин хийх хэрэгтэй болсон. Дээр нь хүн бүр арга цаах уг чанартай, үүрэгтэй хойроглох уг чанартай байдаг ч би хяналт тавилгүй, үүргээ арга цааж анхааралгүй, хариуцлагагүй байсан. Ажил яаж асуудалгүй байх вэ? Тийм шүү. Тийм шүү. Бурхан намайг зааварлагч болгон өргөмжилж өөргөө гүйцэтгэхдээ анхааралтай, хариуцлагатай, мэс чанартай байгээд хэрэгжүүлэх боломж олгосон. Орчин нөхцөл ямар ч байсан би өөргөө гүйцэтгэж хариуцлагаа биелүүлэхдээ хичээл зүтгэлээ бүрэн зориулах ёстой. Энэ нь ахиц твшил гаргах цорын ганц зам.
Тийм шүү. Гэхдээ би үүргээ ажил мэт үзэж хүний төлөө юм шиг ажиллаж санаа зовлгүй, ховь нэмэр оруулалгүй, хайхрамжгүй хандсан. Би санаа зовж ер яараагүй. Би юмыг яаж сайн хийж, сайн үр дүнд хүрэх талаар ер бодоогүй. Яаж махан бие баг зовоож ядрахгүй байх вэ л гэж бодоод Бурхны хүслийг огтхон ч хайхраагүй. Яг тэр үед л би үүргээ гүйцэтгэх хандлага минь буруу байгааг ухаарсан юм. Зүрх сэтгэлээ Бурхнаас нууж ялахгүй ом их өвөрлөж байж. Тийм ээ. Энэ цуглааны үеэр хуурамч удирдагчтай гэлжилсэн Бурхны үгийн хэсгийг харсан минь надад маш их нөлөөлсөн. Хуурамч удирдагчид ажлын ахиц дэвшлийн байдлыг мэдтгүйгээс ажлаа үргэлж ахин дахин саатуулдаг. Зарим ажилд хүмүүс зарчмыг ойлгодгүй. Тэр ажлыг удирдахад тохиромжтой хүн байхгүй учраас ажил явуулж буй хүмүүс тогтмол сөрөг идэвхгүй хүлээсэн байдалтай байж энэ нь ажлын явцад ноцтой нөлөөлдөг. Хэрвээ удирдагч хариуцлагаа биелүүлж, ажлыг тэргүүлж, ахиулж, яаравчлуулж, тухайн салбарыг мэддэг удирдамж өгөх хүн олсон бол ажил нь ахин дахин саатаж бүтлгүйтлгүй илүү хурдан ахих байсан. Тэгэхээр удирдагч нарын хувьд ажлын бодит нөхцөл байдлыг ухаарч ойлгох нь нэн чухал юм. Мэдээж хэрэг удирдагч нар ажил хэрхэн ахиж байгааг ухаарч ойлгох нэн шаардлагатай. Учир нь ажлын явц нь ажлын бүтээмж ба энэ ажлыг хүрэхээр зорж буй үр дүнтэй холбоотой байдаг. Хэрвээ удирдагч ажил ямар ахицтай байгааг ухаараагүй бол ихэнх тохиолдолд ажил удаан идэвхгүй явагдана. Ачаагаа ухамсарлсан тухайн ажилд тодорхой хэмжээний чадвартай өөрсдийн шавдуулж хянаж удирдан чиглүүлдэг хөнгүүл бол өөргөө гүйцэтгэж буй ихэнх хүн хайн удаан идэвхгүй ажилдаг. Шүүмжлэл, сахилгажуулалт, засалт харьцалтгүй бол бас адилхан. Удирдагч болон ажилчид ажлынхаа явцыг цаг тухайд нь ойлгож, ухаарах нь туйлын чухал. Учир нь хүмүүс хойрго бөгөөд удирдагч нар удирдан чиглүүлж, шавдуулж, явцыг хянахгүй бол ажлын явцыг даруй ойлгохгүй бол назгаарч, залхуурч, хааш яаш болох хандлагатай байдаг. Хэрвээ тэд ажилдаа ийм сэтгэлгээгээр ханддаг бол ажлын ахиц дэвшил ажлын үр дүнд ноцтой нөлөөлнө. Эдгээр нөхцөлийг харгалзаад шаардлага хангасан удирдагч ажилчид ажлын хэсэг бүрд даруй хяналт тавьж ажилтнууд болон ажлын нөхцөл байдлыг мэдэж байх ёстой. Тэд хуурамч удирдагчид шиг байж болохгүй. Хуурамч удирдагчид ажилдаа хэнэггүй, хайхрамжгүй, хариуцлагын мэдрэмжгүй ханддаг. Асуудал гарвал шийдвэрлэдэггүй. Ямар ч ажил байсан хальт ажиглаад өнгөцгөн ойлгодог. Тэд хэнэггүй, хааш яаш байдаг. Сүртэй дэмэм ярьж хоосон сургаал чалчиж оромддог. Ерөнхийдөө хуурамч удирдагч нар ингэж ажилдаг. Тэднийг антихристүүдтэй харьцуулахад хэдийгээр илт муу зүйл хийдэггүй, зариуд хорлонтой байдаггүй. Тэдний ажлыг ёрын муу гэж тодорхойлж болохгүй ч ажлын бүтээмжийн өнцгөөс харвал уг чанар нь хэнэггүй, хааш яаш, ачаага огт ухамсарлгүй гэхэд болно. Тэд ажилдаа үнэнч биш байдаг. Амен. Амен. Бурхны үгийг уншсны дараа их буруутай санагдсан. Миний зан авир хуурамч удирдагчтай адилхан биш үү? Залхуурч махан биеэ өөгшүүлээд ажлыг хянаж шалгаагүй минь манай ажлын нийт ахиц үр дүнд ноцтой нөлөөлсөн. Ажлыг сайн зохицуулсан, олон асуудал байхгүй гэж би төсөөлж байсан ч үнэн дээр шийдвэрлэх олон асуудал байсаар байж би ачаа өөрөөгүй, хариуцлагагүй байж тэр бүх асуудлыг олж хараагүй. Бас эндүү үзэл бодол тэдгээ эргцүүлж ухаарсан. Ах эгч нарыг өөрөхтэй итгэх санаачлагтай байж ахиц гаргаж байгааг хараад хүн бүр өөрөхтэй урам зоригтой байна, хянах шаардлагагүй гэж бодсон. Хүмүүс өлбгөр гүн завхарсан зан чанартай гэдгийг Бурхны үг аль хэдийн илчилсэн. Хүмүүс үннийг олж авч зан чанараа өөрчлөхөөс өмнө үргэлж махан биеэ өөгшүүлж тав тухад шунаж үүргээ арга цааж ов зайл арга мэх ашиглаж боцноороо уйлдэж зарчмын дагуу хэрэгжүүлдэг. Би ч ялгаагүйсэн. Бурхны шүүлт гисгэлтгүйгээр
ах эгч нарын сануулга хяналтгүйгээр би хялбархан хойрголж өөрөгт минь асуудал гарах магадaltaй байдаг. Тиймээс ажлаа саадгүй явуулахын тулд би ажлыг хянаж шалгаж өөрөгдөх асуудлаа хурдан илрүүлж шийдвэрлэх хэрэгтэй. Тийм ээ. Гэхдээ үзэл бодол минь утгагүй байсан. Би хүмүүсийн завхарсан уг чанарыг ойлгоогүй. Альваг бурхны үгийн дагуу хараагүй. Зүгээр л төсөөлөлдөө түшиглээд ажлыг шалгаж хянаагүй. Асуудлыг тэр дорн шийдээгүй мөртөө сайн үр дүнд хүрэхийг хүссэн. Энэ нь хуурамч удирдагч бодиттой ажил хийхгүй байгаагийн илрэл. Хэдий би илэрхий нүгэл үйлдээгүйч хариуцлагагүй байдлаас минь болж ажлын үр дүн буурч нөхөж баршгүй хохирол авчирсан. Яг үнэн. Бид бурхны үгээр хэрэг явдлыг харж өөргөө бурхны шаардлагын дагуу гүйцэтгэдэггүй бол мууг үлдэж бурхныг эсэргүүцэхэд амархан. Нэрээ тийм шүү. Тэгээд та өөрийгөө мэдэж авсныхаа дараа нөхцөл байдлыг яаж өөрчилсөн бэ? Тийм шүү. Сүүлд нь би өөрийнхөө байдлын талаар ах эгч нартай сэтгэлээ нээж нөхөрлөөд хүн бүр өөргөө хөнгөн хуймгаа авч үзэж өөртөө ахиц твшил гаргахаар эрэлхийлж чадаагүй хэлж өгч хамтдаа шийдэл хайсан. Дараа нь би өөртөө арай нухацтай хандаж ажлаа дуусгах бүртээ сайжруулах зүйл байгаа эсхийг тунгаан бодож ах эгч нарынхаа ажилд үргэлж хяналт тавьж манай үр дүн баг зэрэг сайжирсан. Бурхан талархъя. Төд удалгүй видео хийхэд маань асуудал тулгарч багийн удирдагч надаас санал зөвлөгөө байна уу гэхэд нь юу гэж хариулахаа мэдлгүй. Би сайн шийдэл хараахан олоогүй байна. Энэ талаар бодъё гэсэн. Дараа нь би энэ бэрхшээлийг даван туулах нь зөвхөн л хэдэн үг хэлээд шийдэх асуудал бишийг ухаарлаа. Би мэдээлэл хайж судалж хэрэгжүүлэлтийн зам олох ёстой. Энэ нэлээд цаг хугацаа орохч би тасралтгүй хичээж үр дүнг үнэлэх хэрэгтэй байлаа. Ингээд эцэст нь амжилт олох эсхийг хэлэхэд хэцүү. Хэрвээ амжилтгүй болвол бүх хичээл чармаалт талаар өнгөрөх биш үү? Бодох тусам ядаргаатай ажил шиг санагдаж болий. Бүх зүйл зүгээр л байдаг. Одоохондоо ажлын үр дүн сайн байгаа. Үүнийг шийдэх гэж ярах хэрэггүй гэж бодоод асуудлыг хойш тавьсан юм. Тухайн үед надад жаахан эвгүй санагдсан. Би асуудлыг шийдэх аргагүй биш. Зүгээр л илүү төлөөс төлөх ёстой байлаа. Сүүлд нь багийн удирдагч надад ах эгч нарт бэрхшээл тулгарлаа. Бид шийдвэрлэх ёстой гэж дахин хэлсэн. Багийн удирдагчийн сануулгыг сонсоод зааварлагчийн хуваар би бэрхшээлийг зохицуулж хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ манлайлан ажиллах ёстой биш үү? Тийм ээ. Гэтэл бэрхшээлээс зогтож хариуцлагын мэдрэмжгүй байх юм гэж эрхцүүлээд буруутай санагдаж бурханд залбирч бурхан минь ажилд бэрхшээл тулгарх үед би шаргуу ажиллахыг огт хүсэлгүй махан биеийн ашиг сонирхлоо үргэлж баддаг. Энэ нь таны хүсэлтэд нийцдэггүйг би мэднэ. Өөрийгөө эрхцүүлж буруу байдлаа өөрчлөхөд минь замчлаач гэсэн. Амен. Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би өөрийгөө гүйцэтгэхдээ би яагаад махан бие боддгийм бол яагаад бодиттой ажил хийхдээ төлөөс төлж чаддгүй болоо гэж гайхсан. Нэг өдөр бурхны үгийн 2 хэсгийг хараад ойлгосон доо. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Сатаны хор гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь хэрвээ чи хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ гэж асуувал хүмүүс хүн бүр өөрийгөө боддог. Би үхэхээр чи үх гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан хүмүүсийн ам болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийдэг. Иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог. Би үхэхээр чи үх. Энэ бол хүний ам, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг
аль хэдийн завхарсан хүн төрлөختний уг чанар, завхарсан хүн төрлөختний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл болсон бөгөөд энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрлөختний оршин тогтнолын үндэс болсон. Завхарсан хүн төрлөختөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш сатаны энэ хороор амьдарч ирсэн. Хүний махан бие энэ могойтой адил. Үүний мөн чанар нь хүмүүсийн амийг хорлох байдаг учраас махан бие хүссэн бүхнээ авах үед чи амиа алддаг. Махан бие бол сатаных. Түүнд хэрээс хэтэрсэн хүсэл байдаг. Өөрийгөө л боддог. Тав тухыг эдэлж, зугаа цэнгэл думпахыг хүсэж, залхуу хоригд баригддгийн дээр тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байлгавал эцэстээ чамайг залгих болно. Өөрөөр хэлбэл хэрвээ чи энэ удаад үүнийг сэтгэл хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэж ирэх болно. Махан бид үргэлж хэрээс хэтэрсэн хүсэл, шин хэрэгцээ шаардлага байдаг ба чамаар бүр илүү эрхэмлүүлж тав тухтай байдал донд амьдрахын тулд махан бие өөгшүүлдгийг чинь ашигладаг. Хэрвээ чи үүнийг дийлж гарч чадахгүй бол эцэстээ өөрийгөө сүрүүлнэ. Бурхны өмнө амийг олж авч чадах эсэх. Мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан бие хэрхэн эсэргүүцхээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төргийг чинь тогтоосон атал. Өнөөдөр чи түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан бие эсэргүүцхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол дотор чинь бүр мөсөн харанхуй болох тэр өдөр ирэх хүртэл сатан аажмаар чамайг залгиж амьгүй эсвэл өчүүхөнч сүнсгүй болгож орхино. Харанхуйд амьдрах үедээ чи сатаанд олзлогдож зүрх сэтгэлд чинь бурхан байхаа болох бөгөөд тэр үед чи бурханы оршихуйг үгүйсгэж түүнийг орхино. Амен. Бурхны үгийг уншаад миний байдал хичнээн аюултай байсныг би харсан. Хүн бүр өөрийгөө боддог. Би өгөхээр чи өгөх гэх сатанлаг гүн ухаанаар амьдарч тун их амьд байж. Юу ч тохиолдсон махан биеийн ашиг сонирхлоо үргэлж боддог байсан. Өөрөختөө шийдвэрлэх асуудалтай тулгарх үедээ Бурханы гэрийн ажилд тустай байх талаар огт бодоогүй. Үргэлж махан биеийг анхаарад баг зовж, баг төлөөс төлөхийг хүсдэг байж. Үнэн дээр зарим асуудалд би төлөөс төлж, судалж, ойлгох цаг л гаргуул шийдвэрлэж чадах байсан ч. Махан биеийг анхаарад зовхыг хүсэлгүй. Мэргэжлийн судалгаанд хит их оюун ухааны зүтгэл шаардна гэж бодсон. Үр дүнд нь асуудал шийдвэрлэгдээгүй, ажилч сайжраагүй. Бурхны үгэнд илчилснээр хүмүүсийн махан бие сатаанд харьяалагддаг. Махан бие олон хүсэл шаардлага тээдэг. Махан биеийг хангах тусам хүсэл нэгсэж. Махан биеийн ашиг сонирхол үүргийн хооронд зөрчил үүсгэд хүмүүсэд тав тухад шунуул махан биеийг дагаж Бурхны гэрийн ажлыг хойш тавина. Тийм ээ. Энэ нь махан биеийг хангадагч Бурхны гэрийн ажилд хохирол учруулж эцэстээ Бурхны зан чанарт халддаг учраас Бурхан биднийг жигшиж таягдан хайна. Махан биеийг өөгшүүлж тав тухад шунахын үр дагавар ноцтой. Тийм яг үнэн. Бид махан биеийг өөгшүүлэх ёсгүй. Махан биеэ зовоох хэрэгтэй. Бид баг зэрэг зовбол зөв замаар алхаж зохистой ажиллаж чадна. Харин заавалгүй тав тухад шунавал улам дороотож юунд ч хүрэхгүй. Тэр ч үнэхээр тийм шүү. Яг үнэ. Би махан биеийн мөн чанарыг харж чадаагүй үргэлж тав тухад шунаж. Махан биеийн таашаалыг юунаас ч чухалд тооцсон.
Миний эрэл хайгуул үзэл бодол шүтлэггүй хүмүүсийнхтэй адилхан байсан биш үү? Шүтлэггүй хүмүүс өөтөө сайн ханд гэдэг. Тэр нь махан биеэ битгий зовоо. Махан биеийнхээ хүсэл шаардлагыг биелүүл гэсэн үг. Тэд зөвхөн махан биеийн төлөө л амьдардаг. Хүний амьдралын үнц нь утга учирыг ойлгодоггүй. Амьдралдаа зөв чиглэл зориггүй байдаг. Зүрх сэтгэлдээ тайвширлыг мэдэрдэггүй. Хоосон байдалд амьдралаа өнгөрүүлж тэр чигтээ хий дэмий амьдардаг. Тийм ээ. Үнэхээр үнэн шүү. Чоолгоны зарим хүн үргэлж махан биеийн таашаалд шунаад үннийг эрэлхийлэлгүй. Үүргээ цалгардуулж ов мих гаргаж хойрголдог нь Бурхны гэрийн ажилд ноцтой хохирол учруулдаг. Эцэст нь тэд хаалгадаж өөрө гүйцэтгэх хэрхээ хасуулж аврагдах боломжоо бүр мөсөн алддаг. Бодхоос ч амар шүү. Тэгээд өөрийгөө бодоход Бурханд олон жил итгэсэн ч үзэл бодол минь огт өөрчлөгдөөгүй. Махан биеийнхээ ашиг сонирхлыг үннээс илүү эрхэмлэж зөвхөн тав тухад шунаж өөргөө арай ядан гүйцэтгэж хийсэн дүрэл үзүүлж байсан. Энэ хിവэрэ байвал би ч бас Бурханд гологдож таягдан хаягдах биш үү? Тэгнэ. Үүнийг ухаарад би маш их хайж. Энэ цаашид махан биеэ анхааралгүй. Чин сэтгэлээсээ өөргөө гүйцэтгэж хариуцлага биелүүлэхийг хүссэн. Амен. Амен. Нэг өдөр би Бурхны үгийг уншаад хэрэгжүүлэхийн зам олсон юм. Чи Бурханд үнэхээр итгэдэг бол өөргөө гүйцэтгэхдээ зарим төлөөсдүүлж шаргуу ажиллах ёстой. Шаргуу ажиллах гэж юу гэсэн үг вэ? Багхан чармаалт гаргаж бие махбодын өчөөхөн зовлон туулахтаа сэтгэл хандагч. Өөргөө огт нухацтай авч үздэггүй. Үнний зарчмыг ирж хайдаггүй бол энэ нь хайхрамжгүй, хайш яаш хэрэг болохоос жинхэнэ хүчин чармаалт биш. Хүчин чармаалт гаргахын гол нь зүрх сэтгэлээ зориулж, зүрх сэтгэлдээ Бурханаас имэж, хүсэлтэнд санаа тавьж, Бурханд дуулуургүй байх гомдохоос айж, өөргөө сайн гүйцэтгэх Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар ямар ч бэрхшээлийг туулах явдал юм. Бурханыг ингэж хайрладаг зүрх сэтгэлтэй бол өөргөө сайн гүйцэтгэж чадна. Зүрх сэтгэлдээ Бурханаас имэдэггүй бол чи өөргөө гүйцэтгэхдээ ачаа өөрөхгүй, сонирхгүй бөгөөд гарцаагүй хайнга байж бодтой үр дүн гаргалгүйгээр оромдно. Энэ бол өөргөө гүйцэтгэж байгаа хэрэг биш. Чи үнэхээр ачаагаа ухамсарлаж өөргөө гүйцэтгэх нь чиний хариуцлага гэж мэдэрч өөргөө гүйцэтгэхгүй бол амьдрахад тохирохгүй, араатан өөргөө гүйцэтгэж байж л хүн гэхэр болж мөс чанартайгаа нүүр тулна гэж боддог бол өөргөө гүйцэтгэхдээ ачаагаа ингэж ухамсарладаг бол бүхнийг ухамсартайгаар хийж үннийг хэрж хайж юмыг зарчмын дагуу хийж чаддаг болж Бурхныг сэтгэл хангалуун байлгаж чаддаг болж Бурхны өгсөн даалгавар чиний төлөө Бурхны золиослсон бүхэн түүний чамаас хүлээх хүлээлтэд тэнцвүүц болно. Ингэхэн л үнэхээр хичээж байгаа хэрэг. Чи аминч жигшүүртэй гэдгээ харуулж үүнийг ойлгох үедээ үннийг ирж хайх ёстой. Бурхны хүсэлд нийцүүлэн яаж үлдэх, чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтод ашиг тустай байхын тулд юу хийхийг ирж хайх ёстой. Чи эхлээд ашиг сонирхлоо хойш тавьж тэдгээрийг биеийн хэмжээнийхээ дагуу баг багаар аажмаар орхисноор эхлэх ёстой. Үүнийг хэдэнтэй туулаад чи тэдгээрийг бүр мөсөн хойш тавих ба. Дараа нь чамд тууштай санагдана. Бас хүн болохынхоо хувьд мөс чанар эрүүл ухаантай аминч биш байж Бурхны хүсэлд санаа тавих ёстой санагдана. Улмаар чи шулуун шудраг хүн болно. Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд аливаа хийх нь шулуун шудраг бөгөөд амьдралд үнцийг авчирдаг. Газар дэлхий дээр ийхүү амьдарснаар чи нээлттэй, үнэн ч жинхэнэ хүн байж цэвэр мөс чанартай Бурхны хайрлсан бүх зүйлийг хүртэхэд зохистойгоо мэдэрнэ. Ингэж амьдрах тусам чамд улам тууштай гэгээлэг санагдана. Ийхүү чи зөв замд хөл тавьсан байх босоо. Амен. 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 Бурхны үгийг сонсоод зүрх сэтгэл цэлмэж би замтай болсон. Тийм Сайн байна. Өөргөө сайн гүйцэтгэхийн тулд би Бурхны үгийн дагуу шаргуу ажиллах ёстойгоо ойлгосон. Гаднаа л шаргуу ажиллаж төлөөс төлж болохгүй. Гол нь энэ ачааг зүрх сэтгэлдээ өөрч Бурхны гэрийн ажлыг бүхнээс дээгүүр тавьж чадах бүхнээ хийж хийх учиртай зүйлээ хийх. Ийм маягаар л би надад зориулсан Бурхны уйггүй хичээл чармаалтыг хүртгүүлж үнэхээр хүн шиг амьдарч чадна. Тийм ээ. Видеоны ажлыг хариуцсан минь Бурхан намайг өргөмжилсөн хэрэг гэдгийг би ухаарсан.
Сайн мэдээний олон бай. Бурхны гэрээ видеог үзээд үнэн замыг судалдаг. Сайн видеогоор дамжуулан Бурхны гэрчлэх нь сайн мэдээ түгээхийн чухал хэсэг. Тийм ээ. Би өөргөө сайн гүйцэтгэхийн тулд Бурханд найдаж чад бүхнээ хийх ёстой. Амен. Амен. Хэдий өөрөгт минь янз бүрийн бэрхшээл асуудал байгаач. Энэ бэрхшээлээр би тав тухад шунаж ахиц дэвшлиг үл тоодог дорой байдлаа тодорхой харсан. Би эрэл хайгуулын талаарх эндүү ташаа үзлээ ухаарсан учраас гэмшиж өөрчлөгдөж чадна. Тэр нь үннийг олж авч завхарсан зан чанараасаа ангижрах боломж юм. Тийм ээ. Үүний зэрэгцээ энэ нь бас надад мэрэгжлийн дутагдлыг минь харуулсан. Бид өөригтөө ахиц гаргахын тулд мэрэгжлийн ур чадвараа сайжруулах ёстой. Тийм ээ. Бурхны хүслийг ойлгоод би урам зоригтой болж хожим нь асуудал бэрхшээлийнхээ талаар Бурханд залбирч Бурхны удирдамжийг ирж хайж ах эгч нартайгаа хамт шийдлийг хэлэлцсэн. Би залхуурч ажилд оролцохгүй байхыг үнэн голоосоо хүсээгүй. Бас мэрэгжлийн ур чадварт суралцахаар шаргуу ажилласан. Би гацаж бууж өгөхийг хүсэх үедээ Бурханд залбирч махан биеийг хаяж өөригтөө өөрийгөө зориулсан. Хэсэг хугацааны дараа би эцэст нь амжилт олж асуудлыг хурдан шийдвэрлэж үр дүн маань урдынхаас бага зэрэг сайжирч үүргээ тэгж хэрэгжүүлээд сэтгэл хамарсан. Бурхан талархъя. Ингэж хэрэгжүүлэх гайхалтай. Бурхны үгэнд хэлснээр зүрх сэтгэл нь лазгнахад өөрөгтөө үр дүн багтаа болдог. Шаргуу ажиллавал үр дүн нь нэмэгдэж, өөрийн гүйцэтгэл нь улам үр бүтээлтэй болж, тэд улам ихийг олж авдаг. Амен. Энэ ч ёстой үнэн шүү. Тийм ээ. Яг үнэн. Үнэндээ асуудал шийдвэрлэж бодиттой ажил хийх нь тийм ч хэцүү биш. Би тийм их цаваагүй. Бурхны удирдамж ирүүлэг хүлээн авахын тулд өөргөө гүйцэтгэхтэй л ухамсартай байх ёстой байсан. Миний оролт хязгаарлагдмал хэвээр байгаа учраас цаашдаа завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаарч Бурхныг сэтгэл хангалуун байлгахаар өөргөө чин сэтгэлээсээ гүйцэтгэх нь Бурхан талархъя. Бурхан талархъя.